Нэг сайн бол мэдэхгүй байгаа шүү дээ. Мэдээнээс л харах юм. Тэгээ бидний бодлоор бол одоо энэ ардын нам гараад энэ засгийн газрыг бол одоо үнэхээр аятайхан сайн л ажиллаж гин гэж бодож идэв шүү дээ. Энэ хүн богинохон хугацаанд одоо 2 жил шахуу болчлоо энэ нам маань зонгодод ажиллаа хийгээд энэ засгийн газрыг энэ чигээр нэг 4 жил ажилуулаасаа тэгвэл энэ улсын эх орнд ч бас нэг өөдөө гарах бах ард түмний амьдрал ч өшөө сайжрах бах гэж гордож суугаа шүү дээ. Одоо бидний санаа шүү дээ. Өгчүүдээ яриад ийм л ярьж суудгийн хүн. Дахиад засгийн газар байгуулаад цаг алдаад хуучны хийх гэж ясны нураагаад нэг солигдохоор эднэрсэн тэгдэг штэ. Төрүүчийг хийх гэж бүтээх гэж байгаа юмыг нураагаад дахиад нэг санаачлаг гаргаад л тэгэл тэр нь ч үтсэн байхгүй байсаар байтал тэгэл 4 жил нь дуусаад ингээл замарч байгаа юм. Тийм учраас тий одоо энэ чинь дахиад одоо тэр нэг янз бүрийн одоо энэ сая л гэхэд л замын цагдаагийн одоо сая нэг 14 хоногийн юуг л харахад л хичнээн тэр бомг юм бэ чинь одоо зөвхөн тэмдэг солиод замын чинь одоо нүдэг л сольсон штэ. Тэгэхэд яагаад тийм их мөнгө ордгийг тийм юмдаар л хяналт сайн баймаар шалгалт сайн баймаар юмдаар тийм л байна да. Би бол юм чинь одоо байгаа юмыг байран дээр нь сайн ажилуулах сонирхолтой байдаг. Тэгээд нэг юм жоохон буруу боллоо тэглээ инглээ гээл янз бүр яриад байх бас онцгой. Харин яаж дэмжиж тусалж, яаж хамтарч, яаж үтэх, яаж энэ ажлыг болгохгүй гэдгийг л дотроо нарийн сэрий ярьдаг л байвал зүгээр. Тэрнээс үснэх юуг огцруулъя, тгий чи цаашаа би наасаа энэн дэсэн доошоо гэдэг яг бол ерөн зүгээр бидэнд хүртэлх муу нөлөө байгаад байна шүү дээ. Тэгээ одоо энэ тэтгэврийн амт нөгөө 5 цаас авахгүй нөгөө засгийн газар чинь ингээд огцроод унах юм бол дараа нь хизээ надад 5 цаас нэмжих юм. Хэн гарч ирэх юм. Тийм учраас байр суурь олвол ингээд байж явал зүгээр юм уу гэж би дотроо бодож явдгийг миний л хувийн бодлоо. Тэгээ яг тэр хувийн юм руу чинь би одоо хамаагүй бас хос өдрөөд явах зүгээр бол одоохондоо миний ихний бодлоор бол заахан буруу дуу байж магадгүй гэж бодож байна. Тэгээд энэ засгийн газрыг огцруулны чинь зөвхөн үг миний хувьд байна шүү дээ. Тэр нам дотроо яаж хөлөөн жилсэх хэрэгтэй байхгүй юу? Энэ төрийн их хурлд биш. Энэ буруу яваад байна. Болдгоо суудаа хөвөө гаргах хэрэгтэй шүү дээ. Огцроод бол миний хувьд бол өөдтэй юм л гарч ирэхгүй. Нөгөө хөрөнгө оруулагч одоо хэвлэл хараадхан дээр чинь бараг зогсож байгаа юм яригдаал байх юм шүү дээ. Хүлээчихсэн. Нэмэл юм байлээ. Тэгээ яг хэл маавалж болдгоо юм ерөөсөө. Заавал одоо тэгэл лунгаагаад ахиал одоо тэгэл нэг санал ширээний чи асуудалтай дахиад хэрэглээс очих шүү дээ. Нөгөө хөрөнгө оруулагчдын зогсоо хаж танд одоо мань үтээр л буунаа. Хувь хүний бодлол ийм ерөөсөө. Энэ одоо энэ ийм хямралтай үе те төрөөр гэрн тийм төрийг бол тийм одоо юу гэдэг юм бэ? Тогтвортой байдал алдагч гэсэн л утгаал хүмүүс тийм л гадар ойлголттой байгаа юм бол болчих. Тэ. Одоо ийм хямралтай байгаа үед бол төр одоо бас дахин нэг огцроод байх засгийн газар усаад байх нь буруу л гэсэн хандлагатай л шүү хүмүүс л. Харин ер нь огцруул ер нь бас нэг арчилсан ам батлагд нар гарснараа жоох юм хийх бодлоо гэж бодоод байгаа штэ.